Дэлхийн монголчуудын Амжилт радио 88-р урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгийн шугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 31-ний даваа гарагийн дөрөн зүгийн шугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар мөнх цэцгийн төвшин баяр нар арилж байна. За дахиад минь түргэ. За дахиад минь түргэ. За нэвтрүүлгийн хамтраалагчаар ондоод бүртгүүл шинэ хэрэглэгч болоод 66 ГБ дата үн төлбөргөө авах боломжтой. За ондоо. За мөн Европын шүдний эмч нарын зөвлөж буй номер 1 брэнд Oral-B хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За баярлалаа. За даваа гарагийн 400-ийн шуугаа миний мэдээгээр эхэлдэг байгаа. За шуугуулад өгье. За шуугуулад өг. За эхний мэдээ байна шүү дээ. Нэр одоо яг ийм нөхцөлд одоо яах юм байгаа юм. За би бол ингэж чадахгүй байх уу. Гэхдээ энэ бол үнэхээр зөвүүн гүрхэр гараа. За. Баасан гарагт Мянмар улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоод газар хөдлөлтийн дараах афтершок гэж нэг юм болдог. За тэр буюу жижигхэн хаа байсан 1200 гаруй км-ийн зайтай Тайландын нийслэл Бангкокт мэдрэгдэж барилга байшин савлаа, дээрээс нь ус мосн цалигаад. За бид хоёр чинь баасан гарагжангаа шуугуулаагүй юу? Баригдаж байсан барилга хүртэл нурсан тухай 400-ийн шуугианаар мэдээлсэн. Монгол эмэгтэй байсан бичлэгээ оруулсан байсан. Яана энэ ингээ манай дээдлээс ингээ ус цалигаад дэжтэй гэдэг ингээд бичлэг оруулсан байсан. Яг Бангкокт байгаа Монгол эмэгтэй. За тэгвэл Бангкокт газар хөдлөлтийн жижигхэн эд мэдрэгдэж байх үеэр нэгэн гоо сайхны ажилбарт орж байсан Сингапурын инфлюенсертэй холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. За чамайг ингээ яг мэсэлд орж явах чинь газар хөдлөл яах юм? Босоод гүөх юм уу? Үргэлжлүүлэх юм уу? Гэхдээ одоо тэгээд эн чинь аим аюултай нөхцөл байдал үүсэж байгаа юм чинь цаад газар нь ч гэсэн тийм мессежлбэр эднэрээ түр зогсоох байлгүй дээ энэ ч тоо. Би ч юм бол одоо тэнд чинь наркоста би мэдэхгүй шүү дээ. Энэ мэдчихэж. Оо, сайхан манжин шиг болсон. За наад нөхөр. Манжин толгойтой болсон зогсож байна. За газар чичрээд барилга дөргөөд савлаад ирэнгүүт хүмүүс айд сандраад гараад гүйлдээд эхэлж л дээ. Тэгсэн чинь 34 настай Лин Мөндө гэдэг энэ инфлюенсер газар хөдлөлтөөс илүү гадаад төрх маань чухал гэд нүүрээ татуулах ажиллагаагаа үргэлжлүүлж хийхийг хүсжээ. Хүүдээ. За. Мэдээж хүмүүс буу барилгаас гарыг гэд бужигнаж байсан чинь инфлюенсер залуу гарахгүй. Өөний эрэгтэй хүн юм уу? Тий. Оо, ямар тэгэлсэн юм бэ? Гарахгүй ажиллагаагаа дуусгана гэд боо юм болж. За. Амднаан, тамцаан, байгалийн онц ноцтой үзэгдэлийн үеэр хачиргалтай авир гаргаж зөрүүдэлсэн. Магадгүй олон хүний амьд насарч тоглож магадгүй ийм нөхцөл байдлыг үүсгэсэн инфлюенсерийг одоогийн байдлаар Тайланд гэлтгүү, Сингапур, за тэр байтугай цаашлаад Аз даяар нүдэж байна. Одоо бид нар хүртэл 400-ийн шууган дээр яриад нүдэж байгаа хэрэг шүү дээ. Тэгээ хүмүүс оролдоод бужигнаад эхэлтэл нөгөөх инфлюенсер маань юу ярьж байгаа юм бэ? Энийга дуусгаж иж гардыг юм байгаа. Зөрүүдэлсээр байгаад нүрээ татуулах ажиллагаагаа бүрэн дуусгаж байж имлгээс гарсан гинэ. Иш дуулмаа. Тэг одоо үхвэл яах вэ? Байшинда дарагдаад үхэх нь нэртэй. Бүтэхгүй. Царай муутай амьд явснаас царай үхсэн дээр тий 60 мянган баат буюу 6 сая төгрөгийн мис ажилбар хийлгэсэн залуу гарч ирсэн хойноч хүмүүсийг бүр гайхуулсан гинэ. За чи 6 сая төгрөг төлсөн хүн чинь бол за мис ажиллаа дуусгаж иж гарнаа та нар аштаа бол дараа нь бултаад алга болчих нь эн чинь ингээ хотлоо болж магадгүй гэж эмээх нь бас зүүн л хэрэг юм байна. За тэгч чад хашир яасан гэхлээр мисэлэн дуусаа тэр нэг актер хэвдэж мөвдгөө хүндрэл багтаал юм байдаг юм билгүй. Ингээ эрүүгээр толгоогоо битүү бооцсон нөхөр гарч ирэнгүүтээ тэрнгөр чи ингээ хүмүүс айгаад наашаа цаашаа гүйлдэд аюул болж байгаа шүү дээ. Тэгж яхад хашир юу ч одоогийн юм шиг зочд модл руугаа алхаад явцсан гэж байгаа. За. Сайхан гар байна өө. Мэдээж хүмүүс дараа сошиал медиагаараа мэдээлэл өгчээ. За тэгвэл юу гэж хэлсэн бэ гэвэл одоо гоо сайхны мис ажилбараас айгаагүй юм байж би одоо газар хөдлөлтөөс айлаа юу гэсэн гинэ. Йоо эсэ жинхэнэ сайхан гарын толгой байна тий. Ингэж хэлээд бөө шөмжлөлд өртөөд жинхэнэ бал болж байгаа ийм нөхөр байна өөр хэнд. Балбахаас яа тийм үгүй нэрнгээсээ
Гоо сайхан нэмэсэлт орхоо сайгаагүй юм байж юм уу газар хөдлөлтөө сайгаа юу. Тэр гэхдээ амар үг байна. Йоо хүмүүс ингэ тэнэг гар амь наснаас нь үнэтэй юм байна л да гэдгсэн чи үгсэн бол яа үхэл хөөрхөн үгсэн дээртэй гинэ. Дарагдаад үхэл 1000 сайхан байгаад явах вэ гинэ нэрэ тийштэй одоо нэрэ. Йоо. Азар тэр нэг юм амьд гарсан те. Өгсөн бодвол тэгээд эн чинь өөрөө мөрөөрөө өгөхгүй. Гараад зүхтэж чадах байсан хүмүүсийг аваад өгөх гэж байгаа. Тийм шүү дээ. Имч мэмч сувлэгч мөвлөгч хамаг юм аваад өгөх гэж байгаа байхгүй юу? Йоо. За сэтгэлдлүүд нь. За. Заримдаа хүмүүс эрүүл галзууд нь их эргэлзэх юм аа. Харах царайны өвчтөе хүн байж дадаг чинь энэ. За. Ууг нь гайгүй залуу байсан мэдтэй энэ чинь. Йоо. Нэг манчин царай тэр энэ гэхдээ яаж явж байгаад инфлюенсер болсон. Одоо бодвол энэ царай мараага чихмэхээ гаргавал гайгүй нөхөр байгаа юм байлгүй дээ тийм ээ. Гэхдээ одоо энэ угаасаа нөгөө нэг ийм утас татуулахаар ийм манчин царайтай болчоод ингэ яваад идэв байлээ. Би ийм хүүхнүүд харсан. Өш. Энэ нөгөө нэг битбокс хийгээд идэг залуу биш үү? Мэдгүй. Ямар муухай адилхан царайтай хөр вэ? За. Амиа алдсан олон хүнийг доромжлохоосоо хичээчээ. Чиний үрчгэр нүүр ямар хам байх юм? Ямар байх нь тэнд хамаатай юм бэ гэж. Энэ зүгээр л те энэний үрчгэр нүүрэнтэй ч байгаа юм биш. Зүгээр л хажуудаа байсан хүмүүсийг авч өгөх гээдсэн л амар байхгүй. Тийм штэ. Одоо тэгээд эн чин нөгөө нэг яг тодорхой бус тоогоор эн чин одоогийн байдлаар 1000-аад хүн анаас алдчихад штэ. Энэ газар хөдлөлтөөс ч болоод юунд Тайланд 100 гаруй өгсөн үү? Тийм баха. Мянмарт бол 1000 аль зур гараа явцсан. Харин тийм. Мянмарт бол аль зур 1000 гараа явцсан. Ахаад хэд болохыг бүү мэд. Тэр чинь нөгөө хунтын дэглэмтэй улс учраас тоогоо зөв өгж байгаа буруу өгж байгааг ч мэдэх юм алга. Яг үнэ. Тий, үнэндээ бол зүгээр ингээд AI зураг шиг юм харагдчихэ. Зүгээр ингээд гудамж нь хоёр талаас ингээд нураад унтсан. Тийм юм харагдчихлаа шүү дээ тэр чинь. Амар. За тэгээд бас нэг юм өнцгөр байна. Мөнгө төлсөн хүн дуусахгүй бол дараа нь үргэлжлүүлж болдоггүй ч юм билүү хэн мэдлээ. Энэ залуу газар хөдлөлтөөс огт айхгүй байлаа гэдгийг нь ойлголоо. Тэр эмч сувлагчт нь бас айдаггүй хэрэггүй гинэ. Айсаа тэр эмч сувлагчт нь айгаа тарина. Явъя гэдээсэн байхгүй. Бид нар гарын зүхтийн ингэж дагт нөгөөдөг чинь те. Би мөнгө төлсөн биз та нар юу яриад байгаа энийгээ дуусгаж гар гэд. Ингээд гарахгүй байгаа дэсэн байхгүй юу. Түүнээс эмч сувлагчт нь айсан. За. За одоо манайхан орж ирээд үзээрэй. Би бүр энийг үзээд үхтлээ энэсээ. За интернетэд хамар аман дээр нэг юм наалт нааж унтдаг нэг тренд дэлгэрээд байгаа штэ тий. За тий. Ингээд амаа дараад нэг юм хар юм ингээд дарцсан заяа наацаа. Тэгээ хамран дээгүүрээ бас ингээд наацсан. Нэг ийм тренд гараад байгаа. За би одоо гоё ярьж үгээ заяа. За тэгвэл цаан чинь нэг өнгөт арьстай инфлюенсер залуу хүний хувь хүний арчилгаа, за хөрслийн тухай бичлэгийг ийм шин түвшинд гаргаад байна. За. Яагаад тэгэхээр Ashton Hall гэдэг энэ залуу өөрөө бол фитнесийн багш нэмээд шиг амт юм байна. Амьдралын зөв хэм маягийн багш юм байна л да. За залуугийн өглөөг хэрхэн өнгөрүүлэх тухайгаа оруулсан бичлэг нь хэдэн сая хандлт аваад зогсохгүй хүмүүс пароди болгож шоглосон бичлэг интернетээр нэг хийж ин заяа одоо. За. Энэ гэхдээ ёо өөрөө бол өстой баримт шиг залуу шүү дээ. Тэгээ би харин ингээд нэг юм баримт шиг залуу ахаар нь ороод бичлэгийг бүтнээр нь үзлээ. Одоо манай найруулагч яг үе шаттайгаар нь цаг мөч бүрөөр нь үзүүлэх байх заяа. За одоо наадах чи ингэж байгаа. Од болоод байгаа залуугийн бичлэг дээр юу гардаг тухайл одоо би ярьж өгөх гээд шүү дээ. За наа залуу ч нэ штэ тий. Танаа залууга хитэн цагт сэрдэг гэж бодож байна. 7 гэж хөө. За. Үүр шөнийн цагаар одоо манайхан бол одоо үнэнхэн харанхуу гэж ярьдаг заяа. Үүрийн 3 цаг 53 минутад сэрнэ. Аяа. За тэгэл нөгөө нэг энэ аман дээрээсээ ингээд хар наалтаа авангуудаа би бодсон байхгүй энэ одоо хар бадганыхан болов гэж бодсон чинь гүн нойрсоход зориулсан ийм наалт байд юм байл та. За тэгвэл би энэ залуугийн бичлэгийг бүтнээр нь үзээд нэг усыг л рекламдаад байна гэж бодсон. За дараа нь чи ингээд шүдэ угаангуудаа нэг юм цэнхэр савтаа ус ингээд стакан дотор ээж аваад ингээд сайхан ам амаа зайлж байгаа. За тэнгүүтээ доктор руу гарнаа. Тагтмагт нь яасан ч гоё юм бэ. Тэнгүүтээ шөний хотоо гарангуудаа гар дээрээ хүү сүнээгаад дахиад нөгөө нэг шилэн савтаа ус нь байж лэн заяа. Нөгөө уснасаа нэг уучж байгаа. За ингээд орж ирээд дэвтэр дээр жухам зүгээр нэг юм бичээл. Одоо юу ч бичээд байгаа хэмэдвэ. 353-д бослоо. Шүтээ угаалаа. За тийм ээ. Одоо бичлэг нь гараад байна. Нэг зүйл бичнэ. За тэнгүүтээ ийм дараа нь ингээд нэг ийм
хүмүүс нэг юм уран зориг өгдөг лаглаг бичлэгүүд үзэхэд нэг хэсэг хугацааг зарцуулж байгаа. Ингээд энэ ч одоо өөрийн 4-5 цагт л өрнөд байгаа үйл явдал штэ. За тийм байна. За ингээд арай гэж нэг 6 олонгууд аяг мөстөө ус уугаад за тэнгуүдээ тэр чинь бас юу яж байгаамаа тэр нөгөө нэг цэнгэр усаа ингээд юм мөстөө цав руу ингээд хийж За, аваад тийм толгоо молгоогоо дүрж мөрж байгаа заа юу. За ингэнгүүтээ жим рүүгөө марш. За жим дээр 6 цаг гинэ 6 цагт гараад явах нь дээ. явлаа. За дараа нь 6:30 ихэд гүйлтийн зам дээрээс та бүрст мангар хуртам. Мензэн бол зүгээр алхдаг штэ тий. Наа ч бас начгин л гүйж байгаа заа юу. 6:30 ихэд. За ингэнгүүтээ 7:30 ихэд фүн бассейн руу сэлж байгаа. За дүүрээд ирж байгаа юм шүү. За бассейн руу сэлж байгаа. За ингээд 8:30 ихэд гэртээ ороод 9 ихэд ажлын тишээрэн дээрээ суугаад за тэгээд нэг эмэгтэй ингээд брокколи ингээд гахаан нөгөө нэг утсан мах зах ингээд өндөг мөндөг ингээд шараад ингээд өгж байгаамаа. За ингээд 9:30 ихэд ажил нь эхэлж байгаа юм нөхөр байгаа байхгүй юу? За ингээд бичлэг нь дууссан. За хүмүүсийн хувьд энэ залуугийн бичлэгийг яасан гэж ярьж шуугаад байгаа вэ гэхээр өглөөг баг өглөө гэж баг шөнөөр сэрчээд өглөөний цагийг ямар ч хэрэггүй шахуу зарцуулж байна гэд шүүмжлэнгүй шоглонгүй ханддаг. За Би бүр хэрэг болгож энэ бичлэгийг орж үзсний яан цусаараа тэвэл гэж. 5:49 тэр нүрэ мөстөө усанд дүрдэг бол хөөрхөн амт нойр нүрээд байгаа сэрхэх гээл байгаа байхгүй. Яа, за тэгвэл чи сэтгэгдлүүд нь заяа. Ийм амьдралч өстой байдгүй баха ингэж зовон бороо амьдрах бол хүсэлж алга гэж байна. Гэсэн чи өглөө 4-т сэрснээ бүхэл бүтэн 6 цаг ямар новшоо хийгээд байгаа. Өөдөр чи цаашаа яваад байгаа ш бас. Өөрийгөө тамалж таашаад авд юм уу гинэ. Хошигнож байгаа байлгүй дээ. Хар шүр сэрснээ юм бичиж энтер ямар Альберт Эйнштейн биш дээ гинэ. Тэгтээ тэр чи бас лаг дэвтэр гаргаж ирж байгаа шүү дээ. Мөнгөн зөнгөн лаг дэвтэр гаргаж ирээ. Яа, ууг нь бол яста нэг Геркулес шиг баг юм аа. Ер нь бол лаг. Йоо. За тэгтээ нэрээ. Энэ саяны энэ залуугийн хийгээд байгаа юм шүү дээ тий. Үүрийн 3 цагт сэрэх шаардлага байхгүй зүгээр 6 цаг цэрэл хийчих болох юм байгаа байхгүй ер нь. Тийм ямар. Йоо, илэг аваасан. За тэгээд эн чинь бас зүгээрш нэг гал идчихгүй гал идэнгүүтээ галынхаа хайс майсаар бас нүүр мөрөө арчаад байгаамаа наадах чаа. Одоо өнөөдрөөс арчи. Би бас хаяа гадал идэж юм байгаа. Идэнгүүтээ арчиж бай. За Улаанбаатар хотод 18 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ондоод бүр түүл шинэрлэгч болоод 66 ГБ дата өн төлбөрөөр авах боломжтой ондоо хамтран ажиллаж байгаа. За. Энэ дээр тэр нэг цэнхэршилтэй усыг рекламдаад байна. Яг тэр усны л реклам байгаа байхгүй юу? Машинтай уралдаад гүйд юм байна шүү дээ. Машин дотроос нөгөө ус гаргаж өгөөд. Бүх юмн дээр нь тэр цэнхэршилтэй ус гараад байгаа байхгүй юу? За. Ондоо. За Монголын хамгийн шинэлэг өөрийн холбооны оператор ондоо шинэ хэрэглэгчтэй 66 ГБ датаг үн төлбөрөөр авах боломжийг өгч байгаа. Тэгээ ондоогийн дата нь хугацаагүй хэрэглэж дуустал нь хадгалагдсаар байх бөгөөд жинхэнэ утгаараа өгтгүү дата. Ёо би бүр авир гоё байх энэ дээр. Манай нэг найз юу яасан байгаа. Америкаас ирэнгүүтээ ингээд бараг 50 гига гэсэн баха. 20 хэдэн мянгаар ч гэлүүтэй худалдаад авсан гинэ. Гэтэ ондоогийнх биштэй өөр одоо үүрэн телефоны. Тэсэн чинь нөхөр хугацааг ингээд дуусангуу тэр нь 30 хоногийн хугацаатай гэсэн байсан нь өөрөө анзаараагүй юм байгаа л та. Тэгээд ингээд сайхан нөгөө нэг гэрийнхаа Wi-Fi-ыг ашиглаж байгаа. Тэгээд нөхөр гинт ингээд нэг юм хөдөө орон нутг руу ингээд очингуудаа нэрээ надаа чинь ингээд 50 ГБ дата байгаа ш тэгээ гараад чи уушлараа таны хугацаа дууссан ингээд нэг ч ашиглаж чадахгүй 50 ГБ байхгүй заяа. Тэгэхээр яасан бах вэ? Ондоогийн дата бол хугацаагүй тэгээд хэрэглэж дуустал хадгалагдсаар байх өгөө жинхэнэ утгаараа өгтгүү дата энэ өстой гоё. Тэнгүүд одоо бид нар бүтэн сая өдөр болгон Монгол эрдээ дээр одоо нөгөө одоттой бүжиглийг шинтэ үзэж байгаа штэ. Тэнгүүд ондоо угаасаа мандуул өөрөө хөдөлж байгаа. Тэгээ ондоогийн реклам ингээ явж байгаа. Тэнгүүл тэн дээр ингээд нэг эрэгтэй эмэгтэй нэг хоёр хүн реклам гараад байгаа штэ. Эрэгтэй нь ингээд дэлгүүрт юм авах гэжсэн чинь ингээд гинт ингээд нөгөө нэг дээр үе хуцтай болонгуудаа ингээд нөгөө төлбөрөө их гингүүд баахан ингээд хэвийн боомоо гараад ирээд эмэгтэй нь болохоор бас ингээд нөгөө нэг найзуудтайгаар шоудж жагаад бас гинт ингээд дээр үе хувцас гатны хувцастай ингээд болчихж байгаа байхгүй. Тэнгүүд энэ хүмүүс яасан бах вэ? 66 ГБ датаг мэдхгүй байна штэ. Мэдхгүй хүмүүсийг илэрхийлээд байна, окей? За, ондоогийн 66 ГБ үнгүү дата нь анх удаа хэрэглэгч болж байгаа хүн бүхэнд нээлттэй гинэ. Хүн бүхэнд өгөх юм байна.
Датагаа хэрхэн хизээ ашиглах нь таны дурын хэрэг. Нэг дор их хэмжээгээр эсвэл удаан хугацаанд бага багаарч ашиглах боломжтой. Ондоо цэгийн сайт, ондоо аппликейшн дээр бүртгүүлэн дугаар авах эсвэл цэцэг төвийн 100 хойно Code M Office, Emart Баянгол салбар, Dragon төвүүд дээр барилга салбар дээр орчин үйлчлүүлээрэ салбар дээр очиж үйлчлүүлж байгаа шинэ хэрэглэгчид BitSim-ээ үнэгүй авах боломжтой гэсэн байна. Энд нэг хэрэглэгчийн сэтгэл явж байгаа байхгүй юу? Багийн хөвгтэй гинэ. Тэгээд нэг юм идүүтэн гээд нэг юм захим хичээл ангидаа хийдэг гинэ. Тэгээд энийг хийдэг өдрөө заавал дата авч өгдгөө. Тэгээд 7 хоногт нэг удаа авч өгсөөр хагаад ингээд үнийн дүнгээ ботсон ч бас нэлээд өндөр болсон байсан. Тэгээд одоо бол ингээ ондоо аваад 7 хоногт нэг удаа л дата одоо 7 хоног болгон дата худалдаж авахаа болсон гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл тий. За тэгэхээр та 1866 гэдэг утас руу за ондоогийнхан бол өөрийнхөө дугаараас 66 гээд оператортойгоо холбогдорой. За тэгээд ерөөсөө ондоо бол үнэхээр гайхалтай болчихжээ одоо тий. За ингээд ондоо нөгөө нэг аль хүртэл цацж байгаа юм бэ? Аль хүртэл би ондоогоо ашиглаж болох юм бэ гэж асуудаг хүмүүст зориулаад линк оруулчихжээ. Та бүхэн supernet.mn гэж ороод scope буюу хамар хүрээ гэсэн хэсгээр нь дарах юм бол одоогоор таны энэ ашиглаж байгаа датагийн чинь та аль хүрээнд ямар газруудад ашиглах бололцоотой ч гарч ирэх юм байна шүү. За тэгээд та ондоод бүртгүүлээд шинэ хэрэглэгч болоод 66 ГБ дата үн төлбөргүй авах боломжтой болсон. Ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар ондоо ажиллаж байна баярлаа. За би зүгээр 400-ийн шууганд ороод элдвээ юм ярьсан. Элдвээ юм ярьсан учраас би нэг ингээд юмд нэг зочиртгоо болцсон үнэлтэй. Ер нь бол одоо нэг ингээд баргийн юмн дээр би пүү па гэхэ болцсон штэ. Чи ч гэсэн тийм болж байгаа. Ер нь бол битээр тийм болж байгаа. Тэгсэн би энэ мэдэн дээр бол нэр шок. За. Шок заяа. За. Амар энэ одоо ийм юм тэрэн ч юу нөгөөх нь ч юу. За би шууд ярэ. Малайз шууган. За. За Малайзын нэгэн иргэн иргэн за нэгэн иргэн ч яах вэ? Малайзын иргэн нэг залуу үерхэн дотносож байгаа найз бүсгүйгээ төрсөн гэртээ аваачаад эцэг ихтэй танилцуулах гэсэн чинь нэг хэрэгдэгдээд за энэ нь малайзчууд интернет даяар зураг хөргийг нь шеэрлээд явандаа мэдээ болоод ингээд цацагдаад байгаа ийм үйл явдал болоод байна. За уг нь энэ мэдээ анх Facebook дээр хэдэн 10,000 шеэр авсан пост болон орсон ч хүмүүсийн дайралт хадлагаас болж устгахаас өөр аргагүй төрсэн ийм мэдээлэл юм байна. За анх постыг нь оруулсан бүсгүй нь энэ хэргийн гол эзэн болсон залуугийн төрсөн дүүн юм байна. За тэгээд хохирогчийн төрсөн дүү шүү. Эмэгтэйгийнх нь юм уу? Үгүй хохирогч залуу. За. Эхнэрээ авчирч нөхөртөөгөө гэрийнхэнтэйгээ танилцуулах гэж байгаа залуугийн төрсөн дүүн оруулсан гэсэн үг. За тэгээд ах нь танилцах аппликейшнээр нэг бүсгүйтэй танилцсан ухааны юм яриад гэрлэн суух хүнээ олсон гэд баярлаад гэрийнхэндээ танилцуулах гээд авчирчээ. За тэгээд эн чинь Малайз чинь бол нөгөө нэг арабын шашинтай учраас хүүхэн нь ингээд нүдэ гаргасан ийм л хувцастай л нөхөрл ирнэ штэ битүүл юм ярина. Өөрийгөө Хидая гэж танилцуулсан энэ бүсгүй нь эцэг ихгүй ах дүүгүй өнчин хидэж Куала Лумпур гээд нийслэл хоттой нэлээд ажгүй амьдралтай байсан болохоор гэрлэх насны өнгөрөөд байсан залууг хэн нэгэнтэй суулгахын төс болсон ар гэрийнх нь шууд гэрлэхийг зөвшөөрч байна. За ингээд тусгай зочноо гэртээ найр тавин угтжээ. Нөгөөд залуу чи ингээд интернетээр танилцчаад яаж авдаа хэллээ штэ. Яана одоо нүүрнийхээ ямиг авсан чи эртөө байсан юм уу? Ингээд танилцсан гэд. Тэгээд нөгөөд гэрийнх нь яг зүгөө чи одоо юу борлогдохой байлна. Суу чи дугаал суудаад хүнтэй гэв. За. Тэгээд тусгай зочноо гэртээ найр тавин угтжээ. За. Гэтэл нилээд том биетэй бак ийм бүсгүй иржилтэй. Яг тэгсэн. Тэгээд ирснийхэн дараа хөнгөнсөн дуутай хөдөр бадар биетэй бүсгүйг хараад гэрийнх нь нэг л гайхаад байж. За бак гэхэд нас дээр гарсан хүний ихнэр болоод хүүхэд мөхөд төрүүлсэн л эмэгтэй юм шиг байна гэж бодсон гэж байгаа. За. Нэг л өөр харагдал байж л те. За. Тэгээд гэрийнх нь нүрийг нь харъя гэд гівлүүрийг нь аваад нүрийг нь харъя гэдэл. Гэрлэж ослоогүй байхдаа царайгаа хинт ч харуулахгүй
Гимлүүртэйгээ л байна гэд. За. Бүр гимлүүртэйгээ унтдаг байж гинэ. За. Гівчих өөрхий дуг нойрондоо дугжрахтаа гівлүүрээс хоод унтаад өгсөн. Чи чи эрэхтэн юм уу? Гівлүүрний цаана үсгэлэнтэй бүсгүй Аха. биш. За. Яг Жинхэнэ эр хүн унтаж байгаа хараад гэрийнхэн зураг хөргийг нь аваад сүйд болжээ. За цагдаа нарт залуу хүлээдгэн өгсөн Малайз исламын шашинтай улс болохоор дээр энэ зэргийн гэмт хэрэгтүүд бол нэлээд хатуу хандд юм байна. Ахыгаа танилцсан бүсгүйхээ царайг хараагүй юм уу гэж асуухад нь царайг нь огт хараагүй эмгтэй гэж итгэсэн гэж ах нь хэлжээ. гинэ хонгор юм аа нэрэ тий. За мэдээж энэ хэрэг бол Малайзтай боо юм болж байгаа. Яагаад гэвэл энэ нөгөө нэг эмгтээчүүдийн энэ нөгөө нэг гівлүүр мөвлүүртэй байх нь бол ёс нь байгаад байдаг. Гэтэл энэний доор ингээ гэмт хэрэгтнүүд нуугдаад яваад байгаа ийм явдал өмнө ч зөндөө гарч исэн. Энэ удаад бол бүр эрэгтэй хүн очоод айлд бэр орчгоо шахлаа шүү. Тэглээ. Би бүр шок. Юу солиороод байгаа юм те. Хайрцаж хайр сэтгэл дурлал болоод гэр орондоо аваад ирсэн чи эрэгтэй хүн. Яг тэгж батсан юм аа, яг тэгж батсан. За сэтгэлдлүүд нь. За. Эр хүн байдлаа одоо ингээд хүнтэй гэрлээд ихнэр нь болно гэдээ очих гээд байж байдаг. Мэддэхгүй гэж боддөг юм баг та. Тийш. Эр хүн ямар ч гівлүүрний араас танигдсан шүү дээ гинэ. Тэнэг хүн уурж байгаа биш дээ. Гівлүүртэй унтна гэснээр айгүй бол хурхирсан да гинэ. Манд мэдээ амт бол тэгнэ. Йой. За тэр ах нь мэдэн будлаад нэг л ноотод айгүй бол мэдэж байсан баха. Ер нь ийм шалтгаанаар л хүнтэй суугаагүй байх гинэ. За бас бэлгийн чиг хадлага өөрөж магадгүй. Бас магадгүй те. За. Ийм амар юм болжээ базар байна хомбод. Йой хөвгчлээ ч юм аа да нэрэ. Нөгөөх нь гівлүүртэйгээ унтсаар байгаа суучгаагүй нь ямаа та. За. За Улаанбаатар хотод 18 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Европын шүдний эмч нарын зөвлөж буй номер 1 брэнд Oral-B хамтран ажиллаж байна. За энэ Oral-B ер нь бол ингээд бид нар чи ингээд шүдээ юу яадаг юм бэ штэ. Нөгөө нэг юм ясан шүдгээл одоо ингээд нөгөө нэг цагаан байлгах гал ингээд идэг бол зөндөө юм байдаг юм байна. За. Oral-B-г тогтмол хэрэглэснээр хурдан хугацаанд шүд сайрдаг бөгөөд мөн эдгээр асуудлууд үүсэхгүй гинэ. Бөөлний асуудал. За. Хит мэдрэмтгий байдал буюу энэ гал нэмэрч мэдрэх За. Цооролт, гүн бохирдолт, толб тов руу, амны эвгүй өнөр, шүдний чулуу, паалангийн илэгдэл, шүдний тов руу ингээд нэг товруутаад идэг тэрийг хүртэл арилгамал ирсэн байна. За тэгэхээр штэ те амны үндийн арчилгаанд штэ шүд угаахаас гадна шүдний утас, ам зайлагч, хил цэвэрлэгч хэрэглэж байж амны үндий бол бүрэн буюу 99.9% цэвэрлэгддэг. За зүгээр дөнгөж угаахад бол нэг 32-оос 33% цэвэрлэгддэг бол одоо ингээд за ам зайлагчаар зайлахаар тэдэн хувь те за шүдний утсаар ингээд шүд завсар хоорондохоо цэвэрлэхээр тэдэн хувь за хил хусагчаар хилээ усны дараа яасан бах нь 99.9% цэвэрлэгдлээ гэж үздэг байх нь шүү дээ. Тэгэхээр та Oral-B-оор өдөрт 2 удаа 2 минутаар угааснаар 24 цагийн турш амны үндийн бүх асуудлаас таныг хамгаалж өгнө. За тэгэхээр яасан бах нь Эдүү дэлгэрэнгүй мэдээллийн та аль бие усных нь одоо төлөөлөгч нараас 77 73 32 33 гэдэг утаснаас аваарай. 77 73 32 33. За тэгээд Анунго пэйж болон текст гэмээр рүү орж бас эдүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тэгээд Oral-B брендийн сойд сэргэлдэг одоо шүдний эмч нарын туршлага дээр үндэслэн гэдэг байгаа байхгүй юу? За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Европын шүдний эмч нарын зөвлөж буй номер 1 брэнд Oral-B хамтран аялагч байна. Баярлалаа. За миний дараагийн мэдээ штэ. За бас хулхины хүүхэн байж хагаад. Гэтэ энэ бол заа юу. Бүр яг ингээ ханаас нь чарсан эмэгтэй хүн за. Тэгэд дуу хоолойг л бид нарт нөгөө нэг сонсч чадахгүй юм да. Сонссон хүмүүс бол нэг юм жоохон нэг юм бүдүүн дуу хоолойтой. Яна би Тайландд байна штэ. Өчнөө тим нөгөө нэг леди боёудтай уулзсан штэ. Ердөө нэг согоо шиг амтан зогсож ин заяа. Тэгээ ингээ хажуугаар нэг гарангууд хоорондоо ярьж байгаа нэг Мөнхбат маань хоёр ярьж байгаа юм шиг яриад зогсож байна. За. Дөв. Одоо бүр амар инфлюенсерийн талаар ярих гэж байна. Хятадын их хэдэлтийн авраг интернетод Ланвэншан гэж хүн байдаг.
юм байна л да. За бүр өөрийн гэсэн продакшны компанид харьяалагддаг байсан энэ бүсгүй сошиал медиа дээр 30 сая дагагчтай бүр маш том од байсан. За. Хүмүүс ч их үзхийн хэрээр маш их шүүмжилж за ер нь л од болохынхоо хэрээр юм дарамт шахалтанд орж эхэлсэн. Тэгснээ гинтл 2022 онд тэр нөгөө нэг продюсингийн компанитайгаа хуулийн маргаантай болоод тэгээ сургаггүй алгуулад өгсөн. За үзэгч бэнүүд нь ингээд санаа зовоод яач юу ч гэсэн чинь 2018 онд эмэгтэй хүн гэхэд нэг тийм суурин дээрээ хитрхи хидэж байгаагаар од болж байсан энэ бүсгүй гинтл нэг шинэ аккаунт нээснээ нэг мэдээлэл хийсэн. За. Ямар мэдээлэл хийсэн гэж? За уучлаарай би эрэгтэй хөө гэд. Эмэгтэй. Харахад эмэгтэй бас тий. Гэхдээ одоо энэ 100 гартлын юм идж байгаа чинь бол эхлээд байсан дүрхэн. Тий. Одоо тэгээд энэ шиг үдний шил зүгээд үсээ задгаа тавиад энэ үгүй ийм нүдний шилтэй байж байгаа тэгээд мистасалд ороод ийм эмэгтэй болсон байхгүй. Тэгээд яг тэр идэж инфлюенсер нөгөө нэг мукбанг гэдэг одоо. За тэгээд янзын хүүхэн болсон байж тууг нь. за би эрэгтэй хөө намайг уучлаарай гэдэг мэдээлэл хийгээд шууганыг бол өстой жинхэнэ утгаар нь тайрсан. За уг нь бол маш эмэгтэйлэг зан төрхтэй, эмэгтэйлэг ааш ямтаач нилээ тийм бүдүүн бараг л барито маягийн хоолойтой болохоор үзэн ядагчт нь болохоор эр хүүстэн гэх мэтээр доромжилдог байсан юм байна л да. За гэтэл нэрэл эрэгтэй хүн болж таарсан. Тэгээ хүмүүс тайлбарлахдаа ингээд би ингээ эхнэрээсээ салсны дараа хүүдээ эцэг их хоёрынх нь үүргийг давхар биелүүлэхийн тулд ингээд эмэгтэй уц өмсч эхэлсэн. Тэгээ би ингээ явандаа мукбанг хийгээд эцэст нь хүмүүст итгүүлж үнэмшүүлэхийн тулд бүр ингээ мис засалд орсон гэдгээ хүртэл хэлсэн. За эмэгтэй хүмүүстэй харьцуулахад маш их идэж чаддаг байсан нь биологийн хүүсэндээ байсныг нэгдүүцсэн хүмүүс бол маш их байгаа. Яаж ч бодсоо эрэгтэй эмэгтэйнээс их идэн штэ. За сэтгэгдлүүд нь энэ олон жил хөлөгтүүлээд хараад сууж байдаг гэсэн эргүү ямар ичтгүү юм бэ? Тэр их мөнгөийг олцоход компаниа луурдаад шүүгцэнгээ өстэй хүний шунал барагдахгүй маа гэсэн байна. Яаж чарсан эрэгтэй хүн шиг харагдахгүй л агамдаа. Гэхдээ л их хиддэг өчлөгийг өргөжлүүлж чигээрээ үзэх дуртай шүү гэсэн байна. Бүдүүн хоолойтой парваасан ийм эмэгтэй хүн байдгүй маа. Та нар ч одоо сохорчхоо юу? Тэнэг гарууд л энэнд итгэж үздэг байх гэсэн байлээ. За таны дараагийн мэдээг сонсъё. За миний дараагийн мэдээ үнэхээр ноцтой юм аа. За. Их Британд үйл ажиллагаагаа явуулдаг Туркийн үсчний газруудад тусгай ажиллагаа явуулсан тухай Английн метро сэтгүүлд мэдэгджээ. За. Тусгай ажиллагаа гэдэг чинь хүчнийхний тусгай ажиллагаа шүү. Тийм байна. За гол нь бүрэн бүтэн үйлчлэгээ үзүүлдгээрээ алдартай. Уг нь ингээд нөгөө нэг Английн үсчд бол ингээд гурилдаад нэг үсийн цасаад орхичдаг бол энэ турк үсчний газрууд бол үсийг нь угаагаад ингээл масаа цасаач хийгээл сахал махлын аваад ерөөсөө бүр хөмсгөн үсгийг нь хүртэл засч өгөө гаргадаг юм байна л да. За. Бүрэн үйлчлэгээ үзүүлдэг гэдгээр алдартай. Энэ Туркийн үсчний газрууд гэмт хэрэгтэй холбоотой мөнгө угаагдчих байж болцшгүй гэж үзснээр ийм ажиллагаа явагдсан юм байна. За кино шиг юм болох нь. За. Кино цаашаа. За. За Турк эзэдтэй үсчний газруудад хар тамхины бүлэглэлийн мөнгө угаах татвараас зайлсхийхээс гадна мөн хууль бус цагаачдыг ажиллаар хангах тэднийг нуун дарагдуулах гэх мэт хууль зөрчигдсөн үйлдэгдэж байсан гэж үзжээ. За. Нилээд удаан хугацааны турш ажиглалт хийхэд их хэмжээний орлого олсон гэж мэдүүлсэн үсчний газрууд ихэнх өдрүүдэд хүн багтаа буюу бараг хүнгүй байгаад байсан. За. Гэсэн мөртлөө их хэмжээний орлого оллоо гэд яваад байсан. Тэгсэн өнгөрсөн жил Их Британид 750 үсчний газар шинээр нээгдээд бүр Турк үсчний газар шүү. Сүлжээ шиг юм болсон байна шүү дээ. За. Нийтдээ энэ Турк үсчний газар гэдэг газар ноднон гэхэд 750 шинээр нээгдснээр нийтдээ 18,000 болсон гин. За. CEO цаашаа болсон байгаа үү? Тийм байна. За. Тийм. Энэний дийлэнх нь гэмт хэрэгтнүүдийн гар хөл болсон хүмүүсийн ажилуулдаг газар байдаг гинэ. За. Тэгээд бүр албанчууд хүртэл Турк үсчний газар нэртэйгээр нээгээд хамаг гэмт хэргийнхээ мөнгийг угаадаг байдаг байж таарсан. За амар. Нөгөө нэг кинонэр гараад идэв штэ пиццаны газар сүлжээ пиццаны газар ажиллуулангууд пицца хүргэлт гингүүтээ доор нөгөө нэг хар тамхи нууж явж зараад байдаг тий. Тэр чинь бүр босон явдал дээр гэсэн штэ. Тийм гэсэн харин. Босон явдал дээр сэтгүүлсэн гэсэн. За. Гэхдээ гэх мэтэр энэ ингээд нөгөө нэг хинч тоодгүй ийм бизнесүүд дээр ийм мөнгө угаадаг юм байна л да. Энэ бол одоо ингээд дэлбэрсэн баригдсан байна штэ бүр. Тийм байна. Сүлжээг барьж авсан.
Би чамд нөгөө ярьжсэн Cosa Nostra гэдэг дэлхийн хамгийн том мафийн толгойлогчийг барьж чадахгүй байгаад байсан чинь годомжин суудаг гуталчин өвгөн байсан гэх. Зүүн тий. Зүүн гар. Тэгэл зүгээр ингээ энгийн өвгөнтэй нойрмоглоод годомжинд гуталцсаа сууж идэг. Тэгснэ цаашаага оронгуудтай бүх мафийн толгойлогч нар сууж идэг. Амар тий ёо. Тэгээ иймэрхүү юм болдгийм байна. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг нөгөө нэг хитрхи юу нөгөө нэг улсын харьяаны газар ийм их нэгдэнэ гэдэг угнаас аюултай л да. 18,000 төгрөг үсчний газар ч гэж байгаа тий. Ёо. За сэтгэлдлүүд нь. За. Үйлчлэгийн таатай байдаг болохоор сардаа нэг ордог. Сахал зэрэг засаад өгдөг болохоор их дуртай байдаг ч гэсэн гинт хэрэгтнүүдтэй холбоотой гэж уншаад жаахан айчлаа гинэ. Гэхдээ бүгд биш байлгүй дээ. Мөрөөрөө ажиллаа хийж байгаа зөндөө олон хүн энэ мэдээнээс олж хохирж байгаа штэ гэсэн байна. За. Албанчууд ер нь гимт хэргийн ертөнцийг бүрэн атгахчихсан байдаг юм шүү дээ. Кинон дээр ч тэгжл гардаг. Өнөөдөр Британий үсчний газрууд албанчуудын мэдлэлд байдаг гэдэг мэдээлэл хэд харлаа гэсэн. Ер нь бол ийм хоорхи үсчид бол тэ ингээд мөрөөрөө л үсээ цацаад явж исэн. Тэнгүүт эднэрээр ингээд хаалт хийгээд ийм ингэж мөнгө угаад их хийж болох юм байна гэдэг мафийн санаа орж ирэл тэд нар л энийг нь хийж байгаа юм. Тийм байна. Түүнээс зүгээр мөрөөрөө үсээ цацаад явж исэн хүмүүс үсээ цацаад явж исэн. Тэнгүүт урж ирээд дарамтлаа штэ. За танаагаар дамжуулаад тэдэн төгрөг авах гэж байна. Чи тэрийг ингээд орлого гэж бичээд гаргаад ирээ. Дээр нь чи энэ ингээд нөө хууль бус ороод ирсэн ийм нэг хоёр залуу байгаа. Энийг доороо ажилуулаа. Тэгээ ийм л явдал болж ийм болдог. Түүнээс шууд бол энэ нэг мө хэдэн үсчид хоорондоо нэгдэл ерөөсөө мафи мөнгөийг угаагаа хийж юм байна. Тийм санаа хаанасаа гарах вэ чаавс. Ундра Мэри Бата бицмээр та оёлын газар бас тийм гэсэн гинэ. Газар байна. За. За би одоо бас нэг амар мэдээ ярьж өгье. За. Америк нэгдсэн улсад бас зэрэг. За хоёлоо чи нөгөө нэг өмнө нь нэг гаж донтоо нэг балиар нөгөө нэг үйлчлэгч өвгөн усны савруу нь шээгээдсэн штэ тий. За одоо энэ Milwaukee мужийн нэгэн иргэн хамтран хайрлагч эмэгтэйнхээ уудаг колонд нь супер цав хийдэг байсан нь үйлдэл дээрээ баригдаж баривчлагдаад байна. Ахаад Америкт юм уу? Супер цав. Ийш. Энэ Америкт чи ер нь бас ямар элдвээ юм болж идэх газар вэ? 34 настай. Бүр гөлийсэн шаар байна штэ энэ. Нэг бүр нэг юм балиар нэг гаж донтон царайтай агаад бүр нэг сэжгийн. Бүр нэг гөлийсэн шаар байна л дээ энэ. Бүр нэг гөлийсэн, гүлтийсэн бүр нэг. За 34 настай Жозеп Российн хувьд хүний хүнсэнд хортой гадны бодис хийсэн хэрэгт буруутаан тогтогдоод байгаа. Бүсгүйн хувьд байнгуудаг колон нэг л өөр амттай болоод химийн бодис юм шиг зүйл үнэртэж амтагдаад байсан болохоор нууц камер ширээн дээрээ тавьсан байна л да. Тэгсэн чинь нөгөө хамт ажилладаг залуу нь ичигчхүү ирээд колонд нь цав шахчихад явж байгаа нь бичлэг дээр үлдсэн. За нөө супер цав уу шүү. Тийм. Тэгээ эн чинь нэг юм сонин муухай үнэртэй штэ тий. Тэгээд одоо мэдрэгдэглгүй л яах вэ энэ ч хүнд. Тэгсэн нөгөө хорлох шалтгаанаар хийсэн үгүүг нь мөрдөгчд асуухад амар сонио хариулт өгсөн заяа. Сайныг санжил хийсэн гэдэг ийм учир бүтүүлэг хариулт өгсөн. За. Тэгээд энэ хүүхэнд сайн санаа л ингээд супер цав шахаад исэн шүү дээ голоор унэ гэж заяа. Энэ яг яавч час хийсэн эрүүл хүн бол биш. За юу тааш нөхөр бол одоо шоронд байгаа. Шүүхээс ирээ буруутаа гэж үзвэл 38 сар хоригдно. За сэтгэгдлүүд нь харах царайны гаж доонтой амтан байна. Яг энэ хүүхэнд дурлаад тоогдохгүй гэдгээ мэдэж байгаа болохоор ямар нэг байдлаар хорлох гэж л ийм юм хийж суугаа. Өөр юу ч биш гэсэн байна. Сайныг санаж хийсэн гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Супер цав уухаар чинь хүн үхэн штэ ямар амар хэрэггүй гэсэн байна. Энэ бүр яавч эрүүл хүний үйлдэл биш ээ. Эрүүл хүн ийм юм хизээч хийхгүй. Залуугаа сэтгцийг шалгуулах хэрэгтэй юм байна гэсэн байлээ. Энэ нь шүү дээ. Одоо кодо руу супер цав ийхлээр кодо супер цав хоёр бол хоорондоо диффуз явагдаад уусчихгүй баг. Тий. Уусахгүй те. Дотор нь ийм нэг гонжирлцсан юм болно үсттэй энэ супер цав. Тэнгүүд эн чинь ингээд нөгөө лаацтай кола юм чи харагдахгүй шүү дээ. Тэр нь хамгийн гол нь. Зүгээр ингээд ширээн дээр нөгөө лаацтай кола руу матч хийгээд аваачаад нөгөө нэг цав шахаад байгаа байхгүй. Йоо тийм бүр нэг юм күлтийсэн царайтай нөхөр агааз. Тэгээд энэ багийн одоо тэгээд нөө урт хугацаагаар хорлох гээд байгаа юм уу? Одоо ийм идэггүй тэгээд ямарваа нэгэн байдлаар биеинд бол хортоод байж таа. Хариулт нь амар сонин шал тэнэг хариулт байгаа. Сайн санжил хийсэн. Юу гэсэн ч үгүй энэ угнаасаа тийм бүтэн мэдрэлтэй царайтай баг юм биш үү? Харин тийм. За мэдрэлийг шалгуулах хэрэгтэй гэж тэр хүний бичсэн болоод үнэ. Гэхдээ тэгэд энэ ингээд тийшээ
цавуу хийхлээр хүүхэн уугаад ходоод нь алдчихна гэж боддгийм болов. Тэр бол байхгүй. Эн чинь усан дотор ороод тэр чинь ийм нэг ийм эрзэн шиг юм болчдөг штэ. Мэдгүй одоо энэс үнэхээр бүлэхгүй. Гэтэ хүний бие сайнгүй л баг. Яаж ч утсан ямар ойлго байх вэ энэ ч та тий. За. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 31-ний даваа гарагийн 400-гийн шуугаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Европын шүдний эмч нарын зөвлөж буй номер 1 брэнд Oral-B за мөн ондоод бүртгүүлж шинэ хэрэглэгч болоод 66 ГБ дата өндөрлбөргөө авах боломжтой боллоо гэд ондоо хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа анжгаа. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг лайв сонссны дараа 2-2-ын 5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3